Сэрэглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татам даруухан Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан. Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүч байна хатгалжин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүд байна мохтох За өнөөдөр ямар үлгэрээр аялах вэ? Мог жоохон даахтай жоохон хүүгээд үлгэрээр аялна да. Хөөх, ямар хөөрхөн сонсогддгийм бэ? Мог жоохон жижигхэн дахта жоохон хүү байдаг бах та. Юу гэсэн жоохон үгсэн үү? Тэгвэл нэг жоохон лагт байдаг бах та. Би ямар хөгжилтэй юм бэ? Хурц үг хэлтэй сэргэлэн жаахан хүү байгаа. За та хэдмэн бэлэн үү? Би билээ. Би бас билээ. За, манай нөгөө игдүүтэй хөөрхөн жоохон дүү маань хаана он болтоо? Гэнэрэ нэх гоё дуу байдаг те. Мог жоохон дахта жоохон хүү. Манайхан дуу ашиглах эрхийг нь аваагүй гэсэн. Дуу ашиглах эрхээ. Хүний бүтээл оюуны өмчөөр хамгаалагдсан бол бүтээсэн эзнээс нь зөвшөөрөл авч ашиглах ёстой юм байхгүй юу? Оюуны өмч тэгвэл их чухал зүйл байх нэ? Тэгэлгүй яах вэ? Жишээ нь чиний тоглоомыг өөр хүн асуулгүйгээр авч болтгүй шүү дээ. Оюуны өмч гэдэг нь яг л тийм үнэтэй зүйл байхгүй юу? Би яг ингэж хэлэх гэж байлаа. Тэгэхээр нь би урдаар нь уургигтай нэргэг, өнрөөртөө нь хаанигтай нэргэг гэж хэлсэн. Сайн уу? Та нар нөгөөнийг жоохон хүү гэж таних уу? Найзуудаа одоо дараагийн хэсгүүдэд гарах хэл зүг, зүрд зүгнүүд ойлгоход жоохон хүндрэлтэй байнах. Хэрвээ ойлгоогүй үгнүүд гарах юм бол аав ээж, ах эгч нар мөн эмээ өвөөнараас заавал асуугаарай. Хөөе, жоохон хүү гэж та нар таних юм уу? Пангур гэж аам уу? Юунд нүд бэлчээгээд явна да? Мог жоохон дахта жоохон хүү гэдэг үлгэрийн баатар нь миний дүү чи юу? За, мөн байвал та ам асуух гэж ирээ юу? Ам бол алдах гэж ирээ юу? Эсвэл ам авах гэж ирсэн юм уу? Ам дордох гэж ирсэн байна. Ба, ямар айхтар хэл амтай хөвгт вэ? Яргиж ам хэл заяаж, ярцаа гэж шүд уруул заяасан биш үү? Та ах минь аавын хүү эдэлгүй 13 тэгшгүй гэж хүн болгон урандцсан ярихгүй шүү дээ. Мог жоохон хүүхэд юм байж үг хаяад яах вэ? Ингиж их үг хэлэх хэрэг байна уу? Би баатар бол нэгэн үеийн баатар, бэлэг баатар бол түмэн үеийн баатар гэдэгтэй. Би жижигч бэлчээр нь том юм болохоор зүрдсэн үг хэл зүгээр муу дүүгээ та нар дийлэхгүй ах оо. За тэгвэл мөсөн дээр мөнгөн аяг.
Басраа наадах ч онцгоо. Хил зүг зүрд зүгэнд орохгүй. Арга баргаар алгаа мажна гэж. Ах эгч нар минь дүүгээ барахгүй нэ. Дүүгийнх нь ам гэж атлах шиг, чадал гэж даачаа шиг юм болохоор дийлдэх нь нэгэнд өнгөрсөн байх оо. Багхан эрдэмт магтаал баясах. Бахтан эрдэмт сударт баясах. Мөх жоохон даахта. Цасгам. Юучгүй. Ready, set, fight. Багш сайтай шав бардам. Баатар сайтай цэрэг бардам. Хүн болох багаасаа, хүлэг болох унганаасаа. Бүдэн хамаал дээр гараад сүмбэр уулан дээр гарлаа гэх. Ууралсан хүн ухаантай үг хэлдэггүй. Бухимдсан хүн бодлоготой зам заадаггүй. Хүн ахтай, дээлцахтай. Юм учиртай, мод мөчөртэй. Багаас их болно, балчраас том болно. Бие өтлөвч санаа өтлөхгүй. Ахтны сайныг унаж мэднэ. Хүний сайныг ханилж мэднэ. Хинээлний мод дөрөв, эр хүний үхний хүүхэн агтаж, төмөр мэд битгий ноц хүүхэн хүн аштаж, салхин мэд хүүхөөсгөн, үлсрүүл бараа үгсрүүл хэрүүл ааш модтой годогдно, ажил модтой хожигдно. Хаатун лүгэд л юм орлох сайд ороод. Олзор аашираа. Миний хөрхөндөө зүрд зүүгээ сайн мэддэг мундаг хөөч гисэн хүмүүст өнгөрч шоолж биш найзлан зааж өгч байгаараа за. За ичээ. Ойлголоо. Одоо хэдүүлээ? Өөрсний сурсан хэл зүг болон зүрд зүгсээр ярилцаж тоглох уу? Тэгээл та. Түнтгэр ноён түмэн жадтай. Наачин бас онсоо штэ. Хамтаа тоглох хөргөн бүгдүүч байна. Атгаачин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно. Бүрэн хялдаг зүрх чинь нэхөө буруу тийш өнхрөөд дандаа намайг өвдгөн чамаг хиндэ хэлэх вэ мог жоохон дахтай жов жоохон хөөби шинхэн дурлалда шатах гэж яван залгаж Гэртүү